Яг энэ Easter буюу дахин амралтын өдөр тохиолдож байгаа үед бидний мессеж яг ингээд таарж байна. 4 жил ч гэсэндээ яг Матай номоос энэ хэсгийг уншиж таарсан байгаа. Бидний харж байхад зүгээр нь Бурхны ном ингээд бичвэр юм шиг боловч яг үнэхээр Бурхны үг бидний дунд амьд бидний дунд байж байгааг харж байна. Есүсийг цовдлогдохын өмнөх бодвол еврейн одоо Израилийн тэр тэрүүн дахилч нар болон тэр Ромын тэр удирдагч нарын хооронд болж байгаа зөрчилдөөнийг харж байгаа. Ромын Пилат болвол маш олон одоо шүүлтүүрээр шүүхээр одоо Есүсийг оруулсан боловч Есүсээс ямар ч бурууг олж харахгүй байна гэж хэлсэн байна. Нэгдүгээр ишлэлийг харах юм бол Есүс Христ өөрөө еврейн хаан гэж хэлсэн учраас тэргүүд болохоор те сумдуу буюу те ийм өргөсөөр титэм хийгээд тэгээ тэргүүн дээр нь тавьж нийл ягаа нөмрөгөд ингээд шоолсон байгаа. Ягаад гэвэл өөрийгөө одоо еврейн хаан гэж хэлсэн, юдэчүүдийн хаан байна гэж хэлсэн учраас тэгээд тэр Ромын цэргүүд болохоор те Есүсийн одоо нүүрлөө алгадаад одоо хаан те юдэчүүдийн хаан гэж шоолсон байна. Энэ болохоор яг тэр юдэчүүдийн одоо тэр тэрүүн дахилчдын өмнө хийсэн учраас энэ нь одоо юу гэж яах нэхэр тэр хүмүүсийг одоо те сэтгэл зүрхийн арай нэг бахыг хануулахын тулд гэх юм уу яг тэгж ийм зүйл үйлдэгдсэн байна. Пилат Есүсийг гаргаж ирээд те харуулхад те тэр хүмүүс болохоор бүгдээрээ тэр тэрүүн дахилч нар бүгдээрээ цовтол гэд хашгирж исэн байгаа. Пилат болохоор хэлсэн л дээ би хичнээн одоо энэ хүнийг шүүсэн ч ямар ч буруу зүйл олохгүй байна гэж хэлсэн. Яагаад гэвэл одоо тэгсэн чи тэр хүмүүс болохоор энэ хүн хаан гэж өөрийгөө хэлсэн учраас юдэчүүдийн хаан гэж хэлсэн учраас цовдлох ёстой гэж хэлж байгаа. Бид нэр болохоор өөрийн гэсэн хуультай хүмүүсээ бид нэр бол 24/7 энэ хуулийг сахидаг те энэ хууль нь бол бүгдээрээ Лев ном дээр үндэслэгдсэн хууль бөгөөд өөрийгөө одоо Бурхны нэрийг эзний нэрийг доромжилсан хинч болов өөхөх хуультай гэж бид нэр өөрсдийн хууль байгаа гэж хэлсэн байна. Ягаад гэвэл Есүс өөрийгөө Бурхны хүү гэж хэлж байгаа учраас энэ бол доромжлол юм а бид нэр энэ доромжлолоор цаазаар авах хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр Пилатын хариу үйлдэл бол энийг сонсоод Пилат айсан байна. Ром болон тэ Ромын одоо тэр үндсийг харах юм бол энэ хүмүүс бол тэр нарны бурхан буюу тэ тэр зүйлүүдийг одоо шүтдэг, тэр биширдэг тийм одоо байсан. Грек болон Ром болвол
Тэг яагаад гэвэл нарны бурхны хүү гэдэг тэр одоо тэр хүмүүсийн үндэстэй шашны үндэс нь болохоор юун дээр яадаг вэ гэхээр нарны хүү тэр нь ирээд хүмүүстэй хамтдаа хүн болж ирээд одоо хүнтэй уулзнаа гэсэн тийм юмд итгэдэг учраас үнэхээр бурхны хүү ирсэн байна гэдгийг сонсоод одоо Пилат бол энийг сонсохдоо маш их цочрсон гэж. Тэгээд энийг тэгэхээр еврей хүмүүс болохоор энэ бол бурхны хүү гэж хэлсэн учраас тэр илүү их айсан гэж байгаа. Энийний бүх хүний дээрэндээ ингээд юу болсон бэ гэхээр Пилатын эхнэр нь бол орой унтчихтаа маш их тийм хард ар зүудлээд эвгүй шинж тэмдэг одоо тэр зүйлүүдийг ингээд аваад энэ хүнийг алж хэрэггүй гэж одоо хэлсэн. Пилатад хүртэл дээрээс нь хэлж өгсөн байгаа. Пилат энийг сонсоо тэ очоод дахиж Есүс дээр очоод чи хаанаас ирсэн бэ гэдээ асуугаад байсан. Тэгэхээр Есүс ямар ч хариу өгөөгүй. Исая номон дээр гарахдаа энэ бол Исая номын 53 дээр харахтаа тий яг одоо гаргуулахаар тий одоо цаашлуулахаар явж байгаа тэр хурах шиг бяцхан хурах шиг ямар ч дуугүй явсан гэж Исая ном дээр бичигдсэн бичвэр биелэгдэхийн төлөө юм биш дуугүй байсан баг. Маш олон цаг хугацааны өмнө одоо өгөгдсөн тэр одоо тэр номлолыг тэр үгийг биелэгдэхийн төлөө өнөөдөр ийм зүйл яг бурхны ажил хийгдэж байгаа. Тэгэд эцэстээ бол Пилат Есүсийг одоо тэр юдэчүүдэд хариуцуулж өгч байгаа. Юдэчүүдийн одоо тэр лидерүүд нь энэ бол тэ сайн мэдэн дээр гарч байгаа үнэхээр Есүсийг энэ хоёр тал еврейчүүд болон Ромын хоёр тал нийлж байгаад тэ үнэхээр энэ загалмайн энэ үйл явдал болсон ингээд гарч байгаа. Биднэрт бол үнэхээр яг тэр Ромын тэр захирагч Пилат шиг тийм ээ. Бид нэр үнэхээр сайн мэдэн дээр ирэхэд бид нэр сайн мэдээ эсвэл бол миний нэр хүнд байр суурь гэдэг дээрээ тулахаараа үнэхээр бид нэр Пилат шиг үүдэл гаргадаг. Бид нэр өөрийнхөө сайн сайхан чанарыг гаргаж тийм ээ одоо сайн мэдээг үнэхээр уландаа гიშгдэг зүйлүүд бас биднэрт байдаг. Христ бол үнэхээр бидний зүрх сэтгэлд эзэн байх хэрэгтэй байхад бидний бол дотоод хүн чанар, мөн чанар бол яг үнэхээр тэр Юдэ болон Ромын тэр захирагч нар шиг заримдаа байдаг. Бид нэр үнэхээр энийг харахтаа Ром ямар муухай юм бэ? Юдэчүүд яасан муухай юм бэ гэх биш. Үнэхээр энэ бол бидний талаар хэлж байгаа гэсэн үг. Бид нэр үнэхээр 2000 жилийн өмнө амьдарч исэн болвол бид нэр өөрсдөө тэр хоёр одоо энэ маргалдаж байгаа зөрчилж байгааг хоёр группийн нэг нь байх байсан баг. Яагаад гэвэл Ром ном дээр гарахдаа хүн болгон бурхны өмнө гим үйлцэн учраас бурхны алдарт хүрэхгүй гэж хэлж байгаа. Би ямар нэгэн сайн нэг юм суучаас би ямар нэг онцгой гэсэн үг биш тий. Би болохоор үнэхээр Есүс Христийг цовдлсон би өөрөө Пилат Есүст хэлж байгаа л да. Чи ярихаас татгалзаад байгаа юм уу те. Тэгвэл чамайг одоо чөлөөлөх ч юм уу цовдлох хүч чандад байгааг чи ойлгохгүй байна уу гэж хэлсэн байна. Есүс энэ зүйлд нь хариулахдаа хэрвээ чамд өгдөгөө бол чи миний дээр ямар ч ирэх мэдлгүй байна гэж хэлсэн.
Бидний яг үнэхээр өнөөдрийн мессежийн дээр үнэхээр гарчигтаа яг таарж байгаа хгүй. Энэ бол дээрээс эзэнтэй зориулсан зүйл буюу үнэхээр дээрээс бидний хүч дээрээс ирдэг юм аа. Пилат өнөөдөр ийм байр суурин дээр хүч чадалтай байгаа нь энэ хүч чадалтай энэ Пилатад байгаа бүх зүйл дээрээс өгсөн байгаа гэсэн үг. Гэвч бид нэр тэр хүч чадлыг Бурханаас өгсөн энэ хүч чадлыг зөвхөн өөрөө өөртөө зориулж өөрөө өөрийнхөө ашигтай байдлаар одоо хэрэглэх юм бол энэ бол бас гим нүгэл юм аа. Юдэчүүдийн захирагч болох Каифас болохоор өөрийнхөө тэр байр суурь нэр хүндийг хадгалж үлдэхийн тулд өнөөдөр Есүсийг зайлуулж үнээр товдлох аргыг хэрэгжилж байгаа. Понтис Пилат болохоор өөрийнхөө тэр амжилтын төлөө Каифас болохоор Пилатаас илүү тийм ээ зөвхөн энэ зүйлийг ашиглаж одоо өөрийнхөө тэр байр суурь нэр хүндээ хадгалж үлдэхийн тулд өнөөдөр Бурхны хүүг тодолж байгаа ийм үйл явдал болж байгаа. Өнөөдөр тэ хуулийн өнөөдөр тангараг өргөсөн энэ хуулийн хүмүүс үнэхээр авилгал аваад өнөөдөр маш буруу зүйлүүдийг хийдэг. Хүмүүс ард түмнэнтэй маш ууртай байдаг энийг сонсоод. Бид нар үнэхээр тэнд уурлах ямар ч хэрэггүй байгаа. Энэ хуулийг сахигч энэ хүмүүст өгдөж байгаа энэ хүч чадал эрх мэдэл гэдэг зүйл Бурханаас ирсэн байгаа. Энэ хүмүүс өөрсдөө энэ хүч чадлыг ашиглаж өөртөө ашигтайгаар эргүүлж өөрийнхөө төлөө нэр хүндийн төлөө одоо амжилтын төлөө ингэж явах юм бол Бурхан үнэхээр энийг нүгэлгээд хэлсэн учраас бид нар тэрэнд уурлах ямар ч хэрэг байхгүй. Энэ хүн бол маш их гим нүгэлтэй хүн болно гэсэн үг. Бурхан бол эддийн эдэн бөгөөд бүх зүйлийг мэддэг. Бүх зүйлийн эрх мэдлийн дээр Бурхан байдаг гэсэн үг. Яг Дэвидийн одоо дүр төрхтэй Дэвидийг харах юм бол үнэхээр Батшибаг авахын тулд эхнэрээ болгож авахын тулд нөхрийг нь алж байгаа одоо хороолгуулж байгаа ийм үйл явдал гардаг. Дэвидэд Бурхан хааны суудлыг өгсөн байгаа. Израилийг тийм ээ Бурханы өмнөөс удирдах тэрийг өгсөн боловч өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж хүний нөхрийг алж эхнэрийг нь авж байгаа ийм зүйл болж исэн. Бид нэр энэ эрх мэдлийг ашиглаж өөрийнхөө тийм мэдсээр байж энэ нүглийг үлдэж байгаа бол Бурхан энийг хизээч зүгээр өнгөрөөдгөө. Харин уучлал ирж тэ бид нарыг уучлах дараа Бурхан бид нарыг дахин хэрэгэлдэг. Энэ бид нар хийж явахдаа бид нар энийгээс гим гэж боддгоо. Харин үнэхээр Бурхан биднэрт үгээ өгсөөр байдаг. Бид нар харин эцсийг хүртэл өөрчлөгдөхгүй үгийг сонсохгүй байх юм бол бид нарыг нэг өдөр үнэхээр дээрээс маш томоор одоо цогтөг. Хуучин гэрээг харах юм бол Илай гэд шивзүүлэгч байсан байгаа. Илай болохоор тэрний хүмүүс нь тэр сүм цуглаан дотор маш одоо тийм босармаг зүйл хийж те хүчирхийлэл явуулж дээрэс нь бас тэр Бурханы тэр тэгээд тэр хоёр хүүгийн болохоор яг Бурхан те үнэхээр үгүй хийгээд Илайг бас одоо устгадаг байгаа. Сүм цуглаанаас хулгайлж тийм ээ сүм цуглаанд маш босромог зүйл хийсэн учраас
Үнэхээр хүмүүс ийм буруу зүйлийг нүглийнхэн төлөө одоо там руу явдаг боловч үнэхээр бурхан дэлхий дээр байхад нь ч гэсэндээ үнэхээр тэр гим нүглийнх нь хариуг өгдөг байгаа. Бурхан үнэхээр биднийг сул дорой гэж мэддэг учраас биднэрт тэр нэгүслийг өгдөг байна. Бид нэр дүргэжлүүлэн ивэл нэгүслийг өгсөөр байдаг боловч бид нар энийг өгүүлсгсээр бид нар энийг анзаарахгүй явсаар одоо зөрүүдлсээр байх үед Бурхан одоо Паулыг харах юм бол Паул болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр одоо сайн мэдээ хүлээж авсныхаа дараа дотор нь бол хоёр зүйлийн одоо дайн тулаан явагдаж байдгаа гэж хэлсэн байгаа. Нэг нь бол өөрийнх нь тийм ээ зөвхт байдлынх тэр хууль дүрм тэр зүйлүүдийг өөрийнх нь тэр ёс эрхцүүдээ тэр зүйлүүдийг хадгалсан тэр зүйлүүдээ байдаг боловч нөгөө тал нь одоо сайн мэдээ хүлээж авсан өөрөө байсан байгаа. Тэнгүүдээ маш их олон тэр дайн тулаан миний дотор хоёр төрлийн дайн явагдаад байна гэж хэлж ирсэн байгаа. Энэ дайнаас хизээ чөлөөлөгдсөн бэ? Намайг чөлөөлсөн тийм ээ бүхлийн бол нүглийн хуулиас чөлөөлсөн тэр хууль миний дээр ирэхэд энэ зүйлээс чөлөөлөгдсөн гэсэн байна. Бид нэр надад үнэхээр тэр хуулийг захих ямар ч тэ бүрэн захих ямар ч одоо хүч чадал байхгүй гэж тунхаглаж байсан. Бид нэр евангелизм хийж сайн мэдээ тарах ёстой. Бид нэр ингэж хийх ёстой, тэгэх ёстой гэдэг. Гэвч бидний нөгөө тал дахиад нэг зүйл байдаг. Бурхан үнэхээр биднийг өөртөө хийж чадахгүй гэдгийг бид нэр сонголт байхгүй гэдгийг бурхан аль хэдийн мэдчихэдэг. Бид нэр бурхны үгийг сонсоод тийм ээ бид нэр үнэхээр одоо ажил төрөлдөө явахдаа тийм үнэхээр бид нэр сайн мэдээ тарах хэрэгтэй даа гэд явдаг боловч яг ороод ирэхээр бид нэр үнэхээр чадахгүйгээ мэддэг тийм үнэхээр би өөрийнхөө төлөө амьдрах юм байна гэдгээ олж хардаг тийм ягаад гэвэл бид нэр хийж чадахгүй яг Паул ч гэсэн яг адилхан зүйл дээр тий Паул ч гэсэндээ яг ийм зүйлийг ярьж байсан. Бид нар үнэхээр өөрсдөө хийж чадахгүй юм байна. Тэгэхээр бидний дотор хоёр зүйлийн дайн болж байгаа гэсэн. Би өөрийнхөө зөвхт байдлаар өөрийнхөө хаан болох удирдах. Нөгөө тал нь болохоор Есүсийг удирдах, миний эзэн байх гэдэг хоёр зүйл. Яг өнөөдөр тийм ээ бид нэр Пилат тийм ээ Ром одоо энэ болж байгаа зүйлүүд эдэчүүдийн захирагч нараад энэ зүйлүүд бид нэр өөрсдийнхөө дүр төрхийг харж болно. Яагаад гэвэл бид нэр үнэхээр тэр бурхны үгийг буруу яг зөвөр ойлгоогүй байгаа учраас бид нэр өөрийнхөө зөвхт байдлыг одоо хүртэл барьсаар байгаа учраас тэн дотроо байсаар байгаа учраас бид нар зөвхөн эрх мэдэл өгөө зогсоогоо бид нарт тэр мэрэгэн ухааныг бурхан өгдөг. Биднэрт бурхан тийм ээ үнэхээр тэр спортлог үнэхээр тэр хөдөлгөөн дасгал хийх тэр хүч чадлыг үнэхээр бурхан өгдөг. Биднэрт бас тэр санхүүгээр эрх чөлөөтэй байх, санхүүгийн одоо чадлыг бас өгдөг. Энэ зүйлүүдийг тийм ээ энэ эрх мэдэлтэй энэ хийж байгаа зүйлүүдийг маань бид нэр өөрсдийнхөө төлөө ашиглах юм бол энэ нь бол нүгэл болж байгаа.
Тэгэхээр бид нэр бурхан энэний хариуг өгнө гэж байгаа нэмээ бид нэр үхээд тэрийг одоо шүүлтэнд очиод авах биш харин энэ газар дэлхий дээр амьдарч байхдаа үхэх нас барахаас өмнө ч гэсэндээ энийгээ төлөх одоо төлөвлөдөг. Тийм учраас тийм ээ бидний үнэхээр тэр байгаа зүйлүүдээ үнэхээр бид нэр бурханы төлөө ашиглаж гин үү? Тэгэхээр яг үнэхээр ялангуяа пастор, над шиг пасторууд энэ их мэдл гэдэг зүйл бол бурхнаас өгөгдсөн байгаа тий. Тэгэхээр үнэхээр энэ зүйлээ хийж юу үнэхээр эсвэл бол би үнэхээр пастор гэдэг зүйлээр өөр зүйлийг хийж юу гэдгийг бурхан асуух болно. Шудраг бус зүйл гэж хизээч байхгүй тий. Бурхан угаасаа энэ зүйлийг шударгын төлөө бурхан үнэхээр ажиллаж байгаа. Бурхны хууль энэ дэлхийн хуулийг харах юм бол тэнд маш олон шудраг бус зүйлүүд болж байгаа боловч бурхны дотор бурхан энийг тэнцвүүлэх учраас бурхан үнэхээр өөрөө шудраг учраас энэ зүйлүүд эцэстээ шудраг учраас тэнд ямар ч шудраг бус зүйл байхгүй. Тэгэхээр дээгүүр алгасах баяр буюу те энэ зүйлийн одоо бэлтгэлийн ийм дээгүүр өнгөрөх баярын бэлтгэлийн өдрүүдэд энэ зүйл болсон гэж Иохан номын 19-ийн 14 дээр гарч байгаа. Дээгүүр өнгөрөх баяр гэж юу вэ те? Тэр бол 10 гамшиг ингээд тохиолдох үед хамгийн сүүлийнх нь болох те одоо үед бурхны хургийг одоо залуу хургийн тэр цусыг хаалганыхаа дээгүүр тавих үед тэр ариун одоо бурхны сүнс ирээ тэрний айлын дээгүүр өнгөрөөд явсан гэж байгаа. Энэ бол дээгүүр өнгөрөх баяр. Есүс бол үнэхээр тэр дээгүүр өнгөрөх баярын гол утга учир тэр дээгүүр өнгөрч байгаагийн гол шалтгаан нь үнэхээр өнөөдөр Есүс өөрөө ирчгээд байсан байгаа. Гэвч энэ хүмүүс зөвхөн өөрийнхөө итгэдэг зүйлд тийм ээ тэрэндээ хөтлөгдөж энэ болж байгаа жинхэнэ зүйлийг харахгүйгээр өөрийнхөө итгэдэг өөрийнхөө хуулийн дүрмийг сахихын төлөө өнөөдөр энийг ямар ч мэдгүй өнгөрч ирсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар харж байна. Бурхан өнөөдөр сайн мэдээг тунхаглахын төлөө бүх анхаарал нь тэн дээр байдаг. Энийний төлөө бүх зүйлийг эргүүлж байгааг бид нар эндээс олж харж байна. Яг одоо ч гэсэндээ яг адилхан. Тэр миний дотор хоёр тал үнэхээр зөрчилдөж байгаа боловч зөвхөн энэ зүйлээр дамжуулаад бурхан сайн мэдээ тарахыг хүсэж байгаа. Миний тэр дотор байгаа үл хоёр байлдж байгаа, тулалдж байгаа тэр зүйлээс үл шалтгаална. Тэрүүгээр мань дамжуулаад гэсэн. Өнөөдөр бид нэр тэ бурханд итгэдэг христч хүмүүс энэ зүйлийг харж чаддаг байх юм бол бид нэр өнөөдөр бурханы юу хийж байгааг бид нэр харж чадах болно. Бид нэр өнөөдөр энэ мэрэгэн ухааныг энэ үгээр дамжуулаад бид нэр энэ мэрэгэн ухааныг олж харна гэж итгэж байна. Яагаад гэвэл Библийн цаг хугацаанд тийм ээ маш олон зүйлүүд болж байгаа. Энэ маш олон зүйлүүдээр дамжуулаад бурхан сайн мэдээг тарахыг хүсэж исэн. Өнөөдөр ч гэсэн яг тэр зүйлээ адилхан хийсээр байгаа. Би үнэхээр Ром байж магадгүй. Би үнэхээр тэр юдэчүүдийн хаан захирагчиг байж болно. Гэвч энэ зүйлээр дамжуулаад ч гэсэн бурхан сайн мэдээ тарахыг хүсэж байгаа. Яг төгс одоо тэр жишээ болвол тэгээ Паул яг тэр шоронд байх хугацаанд маш олон хүмүүс
Тэнгүүдээ Полыг шоронд байх хугацаанд тэр хүмүүс нөө Пол буруу юм эсвэл учраас одоо шоронд орсон байна. Тэг бид нэр үргэлжлүүлээд одоо сайн байгааг тараая. Эсвэл нөгөө тал нь Пол одоо шоронд орлоо. Бид нэр өөрсдөө маш хичээнгүйлэн сайн байгааг тарах хэрэгтэй байна гэж ингэж ярьж байсан. Гэвч ямар ч аргаар хамаагүй тийм ээ. Тэр хүмүүсийн юу бодож байгаа ямар гэдг нь хамаагүй үнэхээр сайн байгааг тунхаглаж байгаа нь маш зөв юм а гэж Пол хэлж байгаа. Миний өнгөрсөн тийм ээ тэр зовлонтой зүтгүүртэй тэр үеуд маань өнөөдөр зарим хүмүүс одоо тэр адилхан зүйл туулж байгаа тэр хүмүүсийг эдгээхийн төлөө болсон зүйлүүд. Өнөөдөр бид нар энийг ойлгож иж бидний сүнсний нүд онгоно. Бид нар цуглаанд явсан ч гэсэн энийг мэдгүй байх юм бол бидний сүнсний нүд онгоогүй байна гэсэн үг. Өнөөдөр энэ магтаалаар дамжуулаад бидний сүнсний нүд үнэхээр ариун сүнсээр дамжуулж онгойлгох юм бол бид нэр бурхны юу хийж байгааг бид нар олж харж чаднаа. Яг дахиад хэлэхэд тийм ээ үнэхээр өнөөдөр маш олон доромжллыг үнэхээр алгадуулж, нулимуулж, тийм ээ цохиулж, зодуулж, өнөөдөр ташуурдуулж өнөөдөр энэ ийм зүйлүүд болж байгаа. Гэвч энэ зүйлүүд маш олон жилийн өмнө бичигдсэн бөгөөд Исаи намын 53:5 дээр энэ зүйлүүд аль хэдийн бичигдсэн бөгөөд өнөөдөр энэ биелэгдэж байгаа үйл явдал болж байгаа. Өнөөдөр Исаи намын 53-ыг тавах юм бол 53-ын 5-ыг харах юм бол бидний зовлон зөрчил, ёс бус байдал, амар амгалан эдгэрэлт гэвч тэр бидний гин буруугийн төлөө цовдлогдож миний гин буруугийн төлөө дарагдсан. Бидэнд амар амгалан авчирсан шийтгэл түүний дээр байсан бөгөөд түүний шарахаар бид эдгэрсэн юм а гэж байгаа. Тэр шийтгэлийг авснаар Есүс тэр шийтгэлийг авснаар өнөөдөр бид нэр амар тайвныг мэдэрч чадж байгаамаа. Тэгээд яг тэр үнэхээр өгөх гэж яваа тэр хон шиг тийм ээ юу ч дуграагүй үнэхээр тэр загалмайн өмнө одоо дуулууртайгаар явсан. Тэгэхээр Есүс Христийн загалмайн цовдлол бол үнэхээр миний үхэл байгаа. Тэгэхээр би өгсөн учраас өнөөдөр би шинжлэгдсэн бөгөөд шин би гэж хэмбэ. Тэр Эхлэл номдэр харж байхад хоёр Адам төрлийн Адамыг харж байна. Нэг бол Адам тийм ээ бурханд итгэдэг, бурханы үгийг дагаж амьдарч байгаа Адам байдаг боловч хоёр дахь Адам бол одоо муурын сүнсэнд хуурагдаж тийм ээ үнэхээр бурханы үгийг сонсохгүй дуулгүй байгаа Адам. Би үнэхээр загалмай дээр Есүстэй хамт цовдлогдсон би шин би өөрийнхөө төлөө амьдарч, өөрийнхөө ашгийг харж, өөрийнхөө тэр гим нүглийг даган амьдарч байгаа нь болвол тэр нь бол би хуучин Адам бөгөөд тийм ээ. Би харин шин би бол өнөөдөр би Есүстэй хамт цовдлогдож үнэхээр дахин шинжлэгдээд дахин шинээр төрөөд би үнэхээр эзэнтэй хамтдаа амьдарч байгаа нэг нь бол тэр шин Адам. Би үнэхээр өөрчлөгдсөн нэг юм бөгөөд тэр шинжлэгдсэн тэр одоо бие маань тэр итгэл дотор амьдардаг нэг юм аа. Би үнэхээр өөрийнхөө тэр эмоц, өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр, өөрийнхөө бодлоор явдаг нэг юм биш. Харин өнөөдөр би Есүстэй хамтдаа Бурхны үгээр удирдуулан амьдардаг нэг юм болсон. Би асуудалтай тулах үед тэр асуудлаар дамжуулаад үнэхээр Бурхны ажлыг хийдэг. Би өнгөрсөн нэгэнд бол би өөрийнхөө бурхангүй байсан үед тийм ээ би үнэхээр бурхангүй байхдаа асуудалтай тулах үед би тэр асуудалтай бүх анхаарлаа хандуулдаг байсан бол маш том асуудал байна. Яана би үнэхээр стресстэй чинь. Би энэ асуудлыг яаж шийдэх вэ?
гэдэг би хуучин тэр маань би байсан бол өнөөдөр шинжлэгдсэн Бурхантай хамт байгаа би болвол үнэхээр би Бурханы удирдлагаар явна. Бурханы үгийг дагаж амьдрнаа гэж байгаа. Шин би тийм ээ тэр ариун Бурханы үгтэй явж байгаа тийм ээ Бурханы сайн мэдээг аваа явж байгаа нэгэн маань ийм байна. Тэр хүмүүс бол нааша цаашааг нь шин хуучныхаа хооронд яваад байдаг хүмүүс байдаг гэвч бид нэр өөрсдийнхөө тэр үндсийг үнэхээр тэр сайн мэдэн дотор бүр гүн сурлуулах хэрэгтэй маа. Есүс өөрийнхөө үгэнд хэлэхдээ өөрийнхөө гар дээр үнэхээр гараа тавиад залбир өвчин дээрээ гараад 2 дахь өдөрт идэх болно гэхдээ бид нар хизээч энд итгэдэг. Бидний бүх өвчнийг Бурхан загламаа дээр аваад цовдлогдсон байгаа. Харин өнөөдөр бид нэр энэ гараараа бид нэр тавиад залбирахад тэр өвчин идэх болно. Бид нар юу хэрэгтэй вэ? Итгэл дотор юу хийх хэрэгтэй вэ гэхээр бид нар Бурханы амлалтыг аваад тэр итгэлээрээ дамжуулан тэрийг гүйцэтгэн залбирах хэрэгтэй байгаа. Пилат дахиад хэлж байгаа Есүст би тань үнэхээр ямар ч буруу алахгүй байна гэсэн байгаа. Тэгэхэд юдэчүүдийн захирагч нь юу хэлснийг харъя. Бид нэр Сизараас өөр хаан бидэнд байхгүй гэж хэлсэн байна. Тэр ахлах дахилч нар Пилатыг бол үнэхээр айлгаж байгаа байхгүй тий. Тэгэхээр үнэхээр та өнөөдөр Есүсийг суллах юм бол тийм ээ бид нэр Сизарт энэ талаар хэлэх юм бол бид нарыг өөр хаантай байна гэж зэлэрдэг мэл таны толгой хариуцлага хүлээн шүү гэж айлгаж байгаа, сүрдүүлж байгаа байхгүй. Тэгэхээр 2 жилийн дараа Сизар үнэхээр Пилатыг алдаг юм тэргүү Пилат Сизарын гарт өгсөн байна. Каяф бол тийм ээ үнэхээр хамгийн том гим нүгэлтэй байгаа. Энэ нь бол Бурхны хүүг тэр хүүхэд тушаас нь ингэсэн билүү их гэмтэй гэсэн байна. Би өөрийнхөө эзэн байх юм бол бид нар өөрийнхөө хаан байх юм бол бид нар үнэхээр хийж ямар ч зүйлд ингэж зүг байх боловч одоо бид нар Бурхантай хамт байх юм бол Бурхан бүх зүйлийг хариуцлага хүлээх болно. Сатан ч гэсэндээ зөвхөн сайн мэдээ төлөө ашиглагддаг нэгэн бол. Тэгэхээр үнэхээр бидэнд Цэзараас өөр хаан байхгүй гэж хэлж байгаа энэ ахлах дахилч нар болвол тийм ээ өөртөө хэлж байгаа ямар ч итгэлгүй Бурханыг эзэн байна, Бурханд итгэдэггүй гэдгээ үнэхээр энэ үгээр дамжуулж хэлж байгаа. Тэгэхээр Есүс Христ тийм ээ хэлсэн байгаа нь Ром 8:8 дээр хэлэхдээ та нарын эцэг чинь та нарын эцэг болох тэр devil буюу муу өрөөс сүнсэндээ та нар итгэдэг гэж хэлсэн байна. Энэ дээгүр өнгөрөхтэй Пентакост гэдэг энэ зүйлүүдтэй үнэхээр эдгээр өөрсдөө итгэдэггүй гэсэн үг. Тэгэхээр бид нар ч гэсэн юм байж болно. Бид нар өнөөдөр цуглаанд явдаг, бид нар бүх зүйлийг хийдэг, бид нар бүх баярыг тэмдэглэдэг. Ийм боловч бид нар өнөөдөр энэ зүйлдээ итгэхгүй явж иж болдог. Тэгэхээр эцэст нь юу гэж байна гэхээр те Есүс Бурхан бол миний эзэн биш ээ. Үнэхээр Сизар бол миний эзэн гэж хэлж байгаа яг адилхан. Тэгэхээр Бурхан ингэж хэлж байна.
шүүгчд ном дээр харах юм бол тэ эцэст нь бол хамгийн 21-ийн хамгийн сүүлийн 2 ишлэлийг харах юм бол нэр болохоор тэр үед Израилийн хүүгүүд тэндээс тус тусын овог болон ураг руу гав. Ингээд хүн бүр тэдний өөрсдийн өв болох газар руугаа оролцгоо. Тэр өдрүүдэд Израиль таан гэж байсан хүн бүр өөр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэснээ үлдэж байлаа гэж гарч байгаа. Тэгэхээр тийм учраас Есүс Христ загалмай дээр аваачхаа тийм ээ хүн бүр өөр өөрийн нүдэнд зүйтэй гэснээ үйлдэж тэр зам руугаа явсгаасан гэж байгаа. Бид нэр өөрсдөөс асуух хэрэгтэй. Бид нэр үнэхээр Есүс Христ миний эзэн, миний хаан мөн үү тийм ээ? Эсвэл бол би өөр зүйл итгээд яваад байна уу? Бид нэр өдөр болгон үнэхээр Бурхан руу очих хэрэгтэй. Очих хэрэгтэй. Бид нэр үнэхээр тэр нүдэнд харагдж байгаа физикал тэр материалын зүйлүүдээс илүүгээр бид нэр Бурханыг хамгийн түрүүнд эхэлж хардаг байх хэрэгтэй маа. Бид нэр өөрөө өөрсдийнхөө амьдарч байгаа талбарууд дээр бид нэр өдөр бүр үнэхээр Бурхантай хамтдаа орж тэр сайн мэдээ одоо байгуулагдахын төлөө Бурханы хаанч байгуулахын төлөө явах хэрэгтэй. Паул хүртэл энийг би өөрөө чадахгүй байна гэж хэлсэн. Тийм учраас бид нэр ариун сүнсний тусалцаа хэрэгтэй. Өглөө бүр бид нэр тэр хүч чадлыг авах хэрэгтэй маа. Бид нэр ямар нэгэн драма ч юм уу, кино ч юм уу тийм зүйлүүдэд тэрнээс хүч чадал авах биш. Харин бид нэр тэр ариун сүнснээс дамжуулж ирж байгаа хүч чадлаар бид нэр энэ зүйлүүдийг Бурхантай хамт хийж чаднаа. Өөрийнхөө тэр амьдралд үнэхээр зүрхээ мохоох биш. Харин Бурхан ирж тийм ээ Есүсээр дамжуулж миний амьдралыг бүрэн дүүрэн эзэмшихийн төлөө, удирдуулахын төлөө бид нэр залбирах хэрэгтэй. Бид нэр энэ дэлхийг харахтаа энэ дэлхий болохоо олжжээ, сүнжжээ, болжжээ, яана гэдэг биш. Харин үнэхээр Бурханы хүч чадлаар дамжуулаад үнэхээр тэр байгаа газартаа тэр сайн мэдээний төлөө бид нэр залбирах хэрэгтэй маа. Энэ эх 7 хоногт бүх зүйл Бурханаас ирдэг юм а. Дээрээс ирдэг юм аа. Бурханы дээрээс ирэх зүйлүүд нь Бурханы төлөө байдаг юм аа гэдгийг ойлгож бид нэр энэ ивэл өрөөлөөр эх 7 хоногийг өнгөрөөнө гэж итгэж байна. Бүгдээрээ бэлдэж ирсэн өргөлөө өргөцгөөд магтаалыг өргөцгөөё.